За сайн байцгаана уу? Ийм аргаар пошкийг гоё ус ураадаг сав болгож болдгоо штэ. Карант хийхэд их амархан. Энд нь 20-100 аваад тэгээд 20-ын карант аваад энэ пошкын чинь нэг том жижиг хоёр таг байдаг та. 20-100 ч 20-ын турбаа яг эндүгөө гоё багтаж ордог байхгүй. Тэгэл ингээл гагнцна. Тэгээд дээр нь харин энийг бол хэвтэйгээр нь байрлуулах учраас дээр нь ийм ус тосох амсар хийж өгсөн байгаа. Яагаад тэгэхээр ус нь ийм намхан газар унах юм. Тэгэл хэвтэйгээр нь байрлуулаад. За босоогоор нь хийхэд бас их амархан. Яадаг вэ гэхээр энэ жижиг эрзуутай талаа ингээд дөрвөлжлөөд тастаад авчна. Тэгээд авсныгаа ёроолд нь юм сайхан пошкныхоо ёроолд юм нүх гаргаж агаал энэ дээрээ тойруулаа гагнчин. Тэгээд нөгөө эрзуу руугаа дахиад турбаа 20 турбаа гагнаад карант тавиал тэгэл айгуу гой боловсон усны савтай болчихно. Энд чи одоо 20,000 төгрөгөөр 30,000 төгрөгөөр пошка аваад 3,000 төгрөгөөр эрзуутай 20 турбаа аваад нэг талтай эрзуутай тэгээд 13,000 төгрөгөөр ийм карант аваад үндсэндээ юу юм 50,000 төгрөг нэг цэнхэр будаг авсан юм байна. Тэгээд 50 орчим мянган төгрөгөөр ингээд ус ураах савтай болчихж байна. Хит жижигхэн турбаа авахаараа бас ус нь гоож өгөхгүй их төвхтэй гэдэг. 20 турбаа яг гоё таардаг байгаа шүү. За штт.